Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор доктор Жавхлан Гүрсэн. Зочин маань ирсэн байна. Маш гоё мэдээлэл өгөхөд бэлэн болж байгаа. Өглөө нэмэн сайхан амарсан уу? За өглөө нэмэн сайхан амарсан та бүхэн. За хэдүүлээ нэрний монголчууд бид бол ерөөсө бэлэгдлийн гэх орн те ерөөсө бүх зүйл маань бэлэгдэлтэй холбоотой гэдэг үднээс ер нь одоо нэр өгөхдөө монголчууд бид юун дээр илүү анхаардаг байсан бэ гэж хөө бэлэгдэлтэй шууд холбоотой ах тийм ээ. Тийм тэглээ яг хоо одоо шилбэл хэлний судалгаан дотор бол ер нь бол юу орж ирдэг. Одоо хэл бол нийгмийн үзэгдэл тийм ээ. Тэгэхээр бүх цаг үеийнхэн нийгмийнхэн за өөрийнх нь хувьсаж өөрчлөгдөж байгаа нийгмийн онцлог за тэгээд тэр цаг үеийг бол дандаа тусгасан байдаг л да. Тэгэхээр энэ дотроос бол хүний нэрийн судалгаа бол нэлээд одоо монгол хүнд бол элбэг тохиолддог. Илүү их тэндээс бол юм харах боломжтой судалгаа л да. Яг тэгэхээр түрүүний нөгөө таны хэлдэг монголчууд бол бэлэгдэлтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр хүний нэрээр бол маш их ач холбогдол өгдөг. Тийм учраас монголчууд бол тэгж байгаа штэ хүн нэрээ тогос өдөө өдөргөө тийм дуудах нэрийг өөрөө дуудах нэрийг эцэг нь дуурс халдрыг өөрөө өдөргээд л тэр монголчуудын тэр хэл зүгэн дээрч байна. За эртний тэр сурвалж бичгүүд дээр байж байгаа нь одоо жишээл сахан цэцний эрдэнэ төвчөр бол одоо дуурсах нэрийг бол одоо өөрөөсөө эхлээд за ингээд мөнхөг хүртэл тэр нэрийг бол одоо нэртэй төртөө явуулах нь бол өөрөөс нь хамаарж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг бол ингээд сурвалж бичгүүд дээр гарсан байдаг. За ингээд нэртэй холбоотой хэл зүгүүд Монгол одоо хошоогүй ч юм уу холбоогүй ч юм уу Монгол хэлээд байдаг шүү дээ. Одоо алдар нэр ч юм уу нэр хүнд ч юм уу гэдэг. Тэгэхээр энэ монголчууд бол нэрэн дээр их ач холбогдол өгдөг байсан байна л да. Тийм учраас ер нь монголчуудын яг түүхэн уламжлалаас нь харах юм бол монгол хүний нэр бол ер нь бол юутай байсан бэ? Бүр одоо бол ингээд бид нэр энэ хүний нэрийг хинбэ гэж нүрийг харж сонсоод яаж штэ те за эмэгтэй эрэгтэйг нь ялгаж штэ тий гэтэл бол тэр бол монголчуудын хувьд бол нүүдлийн соёлтой ард түмэн учраас тэр нэр бол дуурсагдаж цойротож явдаг байсан тий нэр баатрийн нэр бол сонсогдоод байдаг байсан ч юм уу эсвэл бол нэг одоо гоо сайхан гоо эмэгтэйн дүр бол сонсогдоод байдаг байсан л да гэтэл тэр нэр ингээд сонсоод энэ эмэгтэй хүн үү эрэгтэй хүн үү гэдгийг хүртэл мэдэх боломжтой тийм зүйлүүд бол байсан байна. Тэгэхээр өнөөдөр бол монголчууд бол нэр өгөх заншлыг бол 3 хуваажсан байна. Яг зүгээр бид нар л тэгж үзэж байгаа. Тий, ер нь янз бүрийн байна. Тий, шинж талаас бол 3 хуваажсан байна л гэж үзэж байгаа. За нэгт нь бол нэг бэлэг тэмбэрэлтэй нэр өгдөг байсан байна. Бэлэг тэмбэрэлтэй нэр өгдөг байсан. За хоёрт нь бол нэг нь бол тэгээ бэлэг тэмбэрэл сайн сайхныг бодож нэр өгж штэ тий. Одоо жишээ нь өсөх болт гэж нэр тий. Тий, өсөх болт. Хоёрт нь бол тэр домж шившлэгийн чанартай нэр бол өгч өгсөн байна тий. Одоо янз бүрийн юмуд байдаг шүү дээ тий. Хүүхдийн дээдээ тий. Тогтоох зорилготой. За яг бэлэг тэмдгийн гэвэл одоо бид нар чинь од нар сар ч юм уу тийм ээ. Одоо тэрний нөгөө зохицол бие махбодын зохицолгоор нь тооцоолаад тэнд төрсөн өдөр сард нь тохируулаад тийм бэлэгдлийн чанартай нэр өгдөг. За эсвэл бол нөгөө хаад гисэн нэрийг ингэж бэлэгдүүлж өгдөг ч юм уу тий. Сайн сайхан явж байгаа хүмүүсийн нэрийг бэлэгдүүлж өгдөг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд бол ажиглагдчихж байгаа. Муу одоо дом шившлийн чанартай гэх юм бол олон зүйл байна л да хүүхэд нь тогтдгүй айл байдаг тийм ээ. Тийм айлд бол одоо ямар ч гэсэн төнгөд төрөнгүүд нь хүн биш гэдэг ч юм уу тийм ээ. Одоо хүнээс нь холболж штэ тий. Энэ бол хүн биш ээ. За энэ бол хинч биш ээ ч юм уу тэр тиймэрхүү нэрүүд өгдөг. Эсвэл нөгөө байнгын өвчин ороод байдаг хүүхдүүд байдаг тий. Тиймэрхүү хүүхдүүдэд бол одоо тэр юм бас нэг өвчнөөс нь холбоолохын тулд энэ бол хүн биш ээ ч юм уу эд юмстай холбоотой чулуу хад мад ч юм уу тий. Тиймэрхүү нэрүүд бол өгдөг байсан байна л да. Тий. За нөгөөх нь бол яг хуу цаг нийгмийн үзэгдэл шүү дээ тий. Нийгмээс хамаарсан нэр өгнө. Тухайн тэр нийгэм дээр болж байгаа нийгмийн сайн сайхныг дүрсэлсэн эсвэл нийгмийн дээр болсон янз бүрийн үйл явдлыг бол ийм дүрсэлсэн нэрүүд өгж шүү дээ. Одоо жишээлбэл энэ ямарсан дэлхийн 2 дугаар дайны үед бол Монголд бол ялалт малт гэдэг нэрүүд их байлаа шүү дээ тий. Тэгээ одоо жишээлбэл Чавелсэн мовлсон ч юм уу тий. Тэгээ тиймэрхүү одоо тухайн цаг үеийн нийгэм болоо тиймэрхүү нэрүүд өгдөг. Одоо жишээлбэл тэгэл 1900 за Бат Эрдэнэ аврахын үед бол одоо хүн болгол Бат Эрдэнэ гэдэг нэртэй болдог ч юм уу тий. Гэх мэтчлэн одоо иймэрхүү нэрүүд бол нэлээд үзэгдэлтэй байдаг л байна л да. Одоо тэгээд нэр маань 3 төрөл байгаа гэсэн шүү дээ. Одоо орчин үед гэж ярихад энэ маань гуруулангаараа бас адилхан ингээд хэмжигдэж явж байгаа бол яг ямар хөө байдлаар явж байгаа нэр хүнд нэр өгөх маань. Тийм тэгэхээр ямар ч нэр өгж байгаа уламжлал бол нийгэм цагийнхаа үзэгдлийг дагаж байгаа учраас энэ уламжлалаа мэдээж бол хадгалж явж байгаа. Тийм учраас бидний ажигласнаар бол ер нь бол тиймэрхүү нэрүүд бол нэлээд байдаг. Жишээлбэл бид нар бол иргэний бүртгэгдүүлэлтийн төгөөс бол нэрүүд өгшүүлж байгаа л да. 2010 онд бол Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар бол
төрсний гэрчилгээ, диплом тэргээд тэм зүйлийг бол монгол бичиг гэр бол хийх тийм шаардлага гарсан тийм ээ. Монгол бичиг гэрэлээр ингээд хамт гаргах. Тэгээ тэрнтэй холбоотойгоор бол 2012 онд Монгол Улсын их сургуулиас эрдэмтэд нийлж чад бол монгол хүний нэрийн тойл гаргасан. За тэрнээс өмнө бол нэрийн судалгаа байгаагүй гэж хэлж болохгүй тийм. Маш олон нэрийн судалгаанууд бол явж байсан. За тэр бол яг нэг судалгааны төвшөнд бол явж байсан байна л да. Яг хэрэглээний төвшөнд яваагүй байна л да. Судалгааны төвшөнд нэг яваад нэг 5,000 нэр ч юм уу тийм судлаа. За ийм очиртай байсан байна. Дундад зууны үеийн монгол хүний нэр ийм очиртай байсан байна. За гэх мэтлэн судалгаанууд бол явж байсан байна. Гэтэл бид нар бол тэнд бол одоо Монгол Улсын ардын мөчөөмөг ширүүдэд болсон Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний шинжилгээний төвийн багш нар бол хамтраад бол Монгол хүний нэрийн төлөв бол гаргаж ирсэн. Тэнд бол 30,000 орчим нэрийг бол иргэний мөртгөл мэдээллийн төвөөс бол түүж аваад тэгээд тэн дээр бол чинь зөв бичлэгтэй нэрс байна, буруу бичлэгтэй нэрс байна. За янз бүрийн хэвшсэн нэрсүүд байна тийм ээ. За гэж одоо тиймэрхүү юм гаргаад ер нь бол бид нар тэнд нэр дотор бол хар гаралтай нэр уугуул монгол нэр хоёрыг бол ялгаад үгийн гарал тайлбарыг нь бол тодорхой гаргаж өгсөн. Тэгэхээр нөгөө хүмүүс бол тойл ашиглаж өөрийн нэрээ бас нэгдүгürt мэдээж харж болох юм тийм. Ямар утгатай байсан. За миний нэр бас зөв бичлэгтэй юм уу, буруу бичлэгтэй юм уу тийм ээ. Тэнд бол олон хувилбарууд байгаа л да. Гэхдээ хүний нэрийг зөв бурууг шүүх бол боломж байхгүй. Эцэг хөгж байгаа учраас тэр дуудлагатай холбоотой байж болно тийм ээ. Нөгөө талдаа бол хүүхдэд нэр өгөхдөө бас анханасаа зөв нэр өгөх. Эсвэл бол үгийн утгыг зөв өгөх. Тэр зам ялангуяа энэ Алтай язгуурын хэлний нэг онцлог байна л да. Энэ нэрийг бол энэ дан нэр өгдөг. Тэгээд дараа нь энийг нийлмэл нэр болгодог ч юм уу тийм. Одоо шилбэл дунд зууны монгол хэлэнд бол энэ цагаатай өгөөдөө гэсэн нэрүүд их байлаа л да тийм. Тэгэхээр энэ тэр үед бол яг юу гэсэн үг юм мэд. Тийм цагаан гэдэг л үг шүү дээ. Цагаан гэдэг үг. Тийм үү. Тийм нэг нь өөдөл гэдэг үг шүү дээ. Тэгэл тэрэн дээр дайдаа эр хүйсийн дагвар залгаж байгаа байхгүй. Эр хүйсийн дагвар. За. Тэгж эрэгтэй хүний нэр гэж ялгадаг байна. Тийм тэгээ ялган цагаад өгөөд ч юм уу нөгөөд нь өгөөлөн ч юм уу тийм ээ. Алун ч юм уу гэх мэтлэн тэрэнгүүд нэр чинь лун дагварууд нь ийм хүйсийг залгаж байгаа ч юм уу тийм. Ануучин ч юм уу энэ одоо энэ ийм хүйсийг залгаж байгаа жин дагвар ч юм уу тиймэрхүү залгаж байгаа. Тэгээ иймэрхүү уламжлал нь бол явж ирсэн. Гэхдээ явж ирэх хэрэгтэй одоо тэр мэдээж Алтай язгуурын хэлэнд бол төрөг гаралтай ч үг байна тийм ээ одоо байж байна манж түнгус гаралтай ч үг байж байна. Гэтэл энэ Монголын нийгэм соёлын нөлөөнөөс болоод бол 14-р зууны үед бол энэ хувлаа хааны үеэс бол будын шинний одоо үед нэлээд хүчтэй дэлгэрж явах үед бол одоо тэдний өвөр хүүхдүүд хаад ихсдэцэг хүүхдүүд бол төвд нэрх боломжлууд бол нэлээд орж ирсэн л дээ. Тэгээд бид нар бол одоогоос 400 жил өмнө л да 17-р зууны үед бол одоо бурхан шний 3-р дэлгэрэлт гэж ярьдаг. Тэр үед бол ер нь бол монголчууд бол төвд нэрх боломжлууд бол их гарсан. Ламаас нэр асуудаг тийм ээ. Эрдэм номтой хүмүүсээс нэр асуудаг. Тэгээд нэр хайрлуулдаг, багшаасаа нэр асуудаг. Тэгээд нэр хайрладаг. Тэгээд тэр үеийн судалгаа нэрийн одоо тэр давтамжийг хараад үзэхэд бол тухайн нийт монголчуудын нэг 75 орчим хувь нь бол нэг төвд нэртэй байсан байна. Жишээ. За одоо бидний мэддэг дорж гэдэг тийм ээ. Тий. Гэтэл одоо дорж нь бол эр хүний одоо нийлмэл нэрийн хөлбөр үзэх юм бол одоо агван дорж ч юм уу гэдэг гингүүд тэр чинь дорж нь хүүс заачиж байгаа. Эр хүүс зааж байгаа ч юм уу те даваа дорж гэх юм бол дорж нь хүүс зааж. Одоо маа гэдэг нь их гэсэн төвлөг шүү дээ. Дорж нь очир гэсэн л үг шүү дээ те. Ер нь бол тий. Гэтэл маа гэдэг нь одоо их гэсэн утгатай. Тэнгүүт л одоо хүний нэр дэлгэр маа одоо алдар маа гэл те. Тэнгүүт долдор маа ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд ингээ гарч иж байгаа. Тэгэхээр энэ бол дундуу зуны үед бол монголчууд бол нэр өгөх уламжлал нь бол одоо хүч тэмдгийг бэлгэлсэн тийм ээ. Одоо шилбэл одоо бүх ч юм уу эсвэл бол шонхор ч юм уу гэдэг нэрийн хойно одоо им хүүс эр хүүс эдрийг ялгсан тиймэрхүү одоо тэр нэрд өгдөг байсан байна л да. Ер нь бол гэтэл энэ уламжлал нь явж хагаад төвд нэрээр солигдож за тэр нөгөө дагвар нь бол бас төвдөр солигдож байгаа тийм уламжлууд харж одоо бол нэг ялгархгүй болчихлоо. Одоо тэгвэл орчин цагт ямар үзэгдэл илүү их байна? Одоо та бас анзаарах юм бол ч гэдэг юм уу ер нь ингээ анзаараад хахад лан лин тэ төгсгөлүүд бидэнд их болцсон юм уу? Амирлан одоо амьдралч гэдэг юм уу мэдгүй тийм лин лан янз бүр өрөвчөд ах шиг байсан. Одоо тийм жишээ ч гэсэн байгаа. Та бидэнд бас бэлдээ тэрийг харуулъя гэжсэн те. Дуудагдах бичигдгээс ондоо ернээс утга нэг байгаа даа нү. Тийм. Тэгэхээр одоо лан лин гэж дагварууд байж байгаа тийм.
Тэгэхээр одоо амарлин гэдэг Тийм. жишээлбэл жишээ авъя л да тий. Жишээлбэл хүмүүс бол амирлан гэж байгаа. Тийм шүү амирлан гэж. Амирлан гэж байгаа. Тий, амирлан гэж байгаа. Гэтэл тэн дээр бодох юм бол амар гэдэг нь бол амар амгалангийн ямар аахгүй юу? За. Утга нь бол тэгээд амрах гэдэг үйл үг биш байх нь. тий. Амар гэдэг нь бол зүгээр амар амгалан тийм ээ. Тий. Амгалан гэсэн санааг илэрхийлж байгаа. Харин тэр лин гэдэг нь бол одоо төвд хэлний орон гэсэн утгатай байхгүй юу? Тий. Тэгэхээр амгалангийн орон гэсэн санаатай байхгүй юу? Ер нь бол тийм утгатай нэр. Тэгээд энэ нь нөгөө дуудагдах байдлаасаа болоод нөгөө тэгэхээр лин гэдэг дагавар нь аадаа нөлөөлөө. Тэгээ хүмүүс нөгөө өөрийнх нь ярианыхын хэлээр хүний нэрийг шууд биш өөрийнх нь дуудлагаар тийм ээ. Дуудлаглуугаа одоо дуудаад тэгээ тэрнээс болоод бол энэ нь бол амирлан болж хувираад, амирлин болж хувираад одоо жишээлбэл амарлан гэдэг нэр бол одоо амгалангийн орон гэсэн утгатай нэр байтал нөгөөх нь одоо үйл үг төгсгдөг лин дагвар залгачиж байгаа байхгүй юу? Үйл үг төгсгдөг. Тэгэхээр амарлин гэвэл үйл үг бол юу болох вэ те? Тэгээ бодоод үзэхээр тийм байгаа шүү дээ. Тий. Одоо тий. Тэгэхээр чинь ингээд ийм зүйл байна. Гэхдээ энэ бол нөгөө юуны буруу биш. Тухайн эцэг эхийн ч юм уу одоо тэр зам нэр авсан хүний бол буруу биш. Тий. Тэр бол янз бүрийн учир шалтгаанууд байна л да. Одооноос харахад бол одоо манайх бол одоо иргэний бүртгэл мэдээллийн түүгээд байгуулга байж байна. Тэнд байж байгаа хүний нэрийн сан бааз нь бол зүгээр л ингээл өгч байгаа. Тэнд бол нөгөө хэл шинжилгээний судлаач эднэртэйгээ хамтардаг, судалгаа шинжилгээнийхэн үр дүнгийн тийшээ нэвтрүүлдэг. За ингээд зөвхөн тодорхойлт авдаг ч юм уу. Ер нь бол яг ерөнхийлөгчийн тийм зарлага гарснаас хойш бол 2012 оноос хойш бол иргэний бүртгэл мэдээллийн төв бол лавлага авдаг байсан. Гэхдээ одоо ямар байгааг би сайн мэдэхгүй. Тухайд бол Монгол Улсын сургуулиас лавлага одоо хүний нэр дээр бол яг энэ нэр байх уу гэдэг тийм. Жишээлбэл би бол охиндоо нэр өгж байхад бол яг л нэр өгöd амрлин гэд нэр өгöd Монгол бичгээр ингэж бичнэ гэд төрсний гэрчлэгийн дээр бичүүлэх гэсэн чинь миний бичих гэж байгаа хувилбар байхгүй. Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр байхгүй. Тэн дээр нөгөө тэр хүмүүс чинь бичиж мэдэхгүй. Тэгэхээр тэн дээр нөгөө бэлэг өгөгдлийн сан байгаа байхгүй. Тий, өгөгдлийн сангаас сонгоно гэсэн. Тэгэхээр тэн дээр нөгөө үйл өгөр төгсөн энтэй хувилбар нь байгаад байдаг. Тэгээ би хэлний тайлбар өөрөө бичиж үж өргөдөл гаргаж хагаад би хүүхдтэй ийм нэрийг л өгсөн юм гэж хагаад би төрсний гэрчлэгийг нь 3 солиулжсэн. Тэгээд өөрөө баг ингээд бүх юм бэлдэж өгж байгаа тэр сонголтын донд нь тэр үгийн тайлбартай тайлбарын ч яг хөө тэд хүлэн шүрж гэсэн шүү дээ. Зүгээр тэр хувилбарыг би оруулж өгч байгаа. Гэхдээ тэр бусд хүмүүсийн нэр буруу гэж болохгүй. Зүгээр л энэ одоо эцэг эхийн хүүхдүүд ямар нэр өгөх нь бол өөрсдийнх нь асуудал. Хүний нэрийг ер нь алдаатай мадагтай гэж шүүх хэрэг бол байхгүй. Энэ бол нийгмийн үзэгдэл. Тийм учраас энэ бол судалгааны нэг бидний хэлний хүмүүсээс харахад бол хажуудлаас нь харахад бол судалгааны нэг судлагдсан болохоос биш чи буруу нэртэй гэж бол хэлэх боломжгүй. Яг тэр чинь тэр хүн байгаа хамгийн түрүүнд одоо төрөхт нь олдж өгж байгаа өөрийнх нь хамгийн өмч шүү дээ. Тэгэхээр тэр өмчөө бол тэр хүн яаж авч явах нь бол тэр хүнтэй л хамаатай асуудал байхгүй тийм. Яг гоо. Гэхдээ бид яг энэ эврэг талаас нь бодхон зүйтэй юм байна тий. Тэрнээс таны нэр чинь лан төгсгөлтэй байх хэрэгтэй юм байл шүү дээ гэдэг юм уу. Тэгж болохгүй байх. Тэгэхээр одоо энэ нөгөө юун дээр бол яг зүгээр нэрээ зөв бичих гэдэг нэг ойлголт бол байж болно. Тийм ээ. Тэрийг бол хамгийн түрүүнд бол өгсөн хүний нэр дээр биш тийм ээ. Одоо нэр авсан хүний нэр дээр биш. Харин нэр өгөх гэж байгаа хүмүүс бол анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдэд нэр өгч байгаа хүмүүс. Тэгэхээр энэ бол явандаа ингээд одоо судалгаа шинжилгээ нийгэмтэйгээ хослоод ирэх юм бол энэ илүү их үр дүнтэй болно. Жишээлбэл одоо хүний нэр өгөхөд хамгийн их анхаарах хэрэгтэй зүйл бол зөв бичлэгийн асуудал байна. Тэгэхээр зөв бичнэ гэдэг бол тухайн хүний амьдралыг анханаас нь зөв явуулах, буруу явуулах бид нар чи бэлтгэдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэн дээр шууд жолоодж байгаа хэрэг болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн их анхаарах хэрэгтэй зүйл яг Монгол нэр бол харьцангуй гайгүй тийм ээ. Монгол нэр бол тогтсон, бичлэгтэй, зөв хэлбэр дуудлагатай. Гэтэл нөгөө хайр гаралтай үгм нь уугуул хэлнийхэн дуудлага дээр ямар байна? Уугуул хэлнийхэн утга нь ямар байна? Монгол хэлэн дээр буухтаа яаж буудаг вэ гэдгийг мэдхгүйгээр шууд өгсөнтэй холбоотой бол янз бүрийн асуудлууд бол гардаг л байна л да. Тийм байна. За маш том сэдв тий. Үнэхээр том сонирхолтой сэдв. Гэхдээ бидэнд таны бэлдэж ирсэн презентацнаас зөндөө хугацаад үлдсэн. Хэдүүлээ хэрвээ та боломжтой бол эх 7 хоног дахиад үргэлжлүүлье. Тэгж болно тий. За тэгээ. За их баярлалаа. Таны өөрийн нэр чинь бол Жавхлан тий. Одоо шууд нөгөө Жавхаатай байх гэдэг утга уу? Эсвэл
ямар утгаараа вэ? Тэгээд шууд жавхлаа шүү дээ. Монгол Улсын төрийн дуулал дээр байж байгаа шүү дээ. Жавхлын манай орон мат. Яг ээж болоод тэр үед нөгөө Германд сурж байгаа. Тэгээд намайг төрүүлэх гээд Германаас ирсэн л да. Тэгээд ламаас нэр авсан чинь нэг л тохиромжгүй нэр өгччихлээ. Тэгээд нөгөө өөрөө нөгөө баруун сурж байгаад ирсэн хүн. Тэгээд тэр үед одоо 80-аад оны үед бол чинь яг тийм ламаас авсан нэр жоохон тохиромжгүй санагдаа. Өөрөө гадны усан байж байгаа гэсэн. Гэхдээ би өөрөө ер нь хүүхдтэй нэрийг ингэж өгнө гэдэг. Тэгээд жавхлан гээд нэр өгсөн. Тэрнээс ламаас бол би төвд нэр авсан л да. Тэгсэн байх нэ тий. Тэгэхээр одоо ингээд сонсохоор хүн болгоны нэрээ авсан төгөнд янз янзын сонирхолтой бас утга учиртай байгаа байхгүй. Бүх хүн л нэрний түүхтэй байгаа. Тэгээ одоо шийдвэл ламаас ном нэр авна шүү дээ. Тэгээд нэр авахд ингээд шивнэ шүү дээ. Тэнгүүтэл нэг эцэг их сонсоод нэг төвд нэрний дуудлагыг сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь бол тэгэл тэрийг мэдэхгүйгээс болоод очиод хүүхдийн чихэн шивнэл тэгээд тэрийг буулгахдаа нэг үсэг юу авианы хувьд бол буруу болгочихж байгаа байхгүй тийм. Зүгээр байгаа. Одоо шилбэл төвд нэр дээр шилбэл уугуул дуудлагаасаа 25 одоо шилбэл миний нэг бэлдсэн мэсэн дээр бол нэг зенаметр гэдэг нэр бол улсын одоо ерөнхий бүртгэл мэдээллийн төвөөс харахад бол бараг 30-40% рүү байгаа байхгүй тийм. Тэр нөгөө төвд утгаагийн юу дуудлагын өчнөө зөрчсөн ч юм уу тийм. Шилбэл зүгээр саяны миний сайн хэлдэг амарлан гэхэл 7-8 зүрлийн дуудлагатай ч юм уу. Бидний хамгийн сайн мэддэг шилбэл Тэмүүжин гэдэг ч юм уу те одоо бүрт гэдэг ч юм уу те гэтэл тэр чинь бол өөрөө бас 5-6 хувилбарууд явж байгаа байхгүй те ер нь бол те одоо нэг үтэй бичих юм уу хоёр үтэй бичих юм уу бүртээ гэх юм уу бөртөө гэх юм уу зөвхөн ганцхан бүрт гэх юм уу гэх юмшил ингэж явж байгаа шүү те цаашаа нарийн юм байна тийм байна үнэхээр ингээд сонсоод байвал цаашаа улам илүү ингээд наривчлаад яваад ах юм байна ястад их юм байна за тэгэхээр үзэгчтэйгээ бид Монгол Улсын их сургуулийн Монгол хэлхийн шинжилгээний техник профессор доктор Жавхлантай их уулзалаа үзэгчтэй